7 хоног бүрийнхаа ээлжид лайв хичээллээрээ өнөөдөр уулзж байгаадаа туйл их баяртай байна. Тэгэд эрүүл бие бүтээх нууц гэр бүлийнхаа нийт гишүүдтэй энэ сайхан үчи мэндийг хүргээд ганц цаг өөртөө зориулаад сайхан ухаарад аваарэ гэд тэ. Тэг бүтлгүүтлээс айдаг айдас бидний амьдралыг хэрхэн хойшин татаж амжилтаас одоо холдуулж байдгийм бэ. Тэр зэрэг тэр бүтлгүүтлээс айх айцыг хэрхэн даван туулж амжилтаа бүтээх нь зөв байдаг вэ гэдэг талаар Гүлнара маань хичээлээ орохоор бэлэн болсон байна. За Гүлнарагаа өрөө 5 хүн ороод ирсэн байна. Манайхан тэгээд өөрсдийнхөө бүтлгүүтлээс айдаг айдас ер нь өөрийнхөө сэтгэлд байж байгаа ямар айцуд байгаад байна уу? Тэ? Одоо дарагтайгаа уулзаад цалингаа нэмүүлээ гэдэг ингэхэр зэрэг цалингаа нэмүүлж чадахгүй бол яана. Бүтлгүүдчүүл яана гэд дарагтайгаа уулзаж ярилцаж чадахгүй ч байдаг юм уу жишээлбэл тийм ээ. Эсвэл одоо сэтгэлдээ залуудаа хайр сэтгэлээ илэрхийлээд хэлий даа гэж бодохоор зэрэг яа намайг тоохгүй бол яана гэд айдаг ч юм уу. Ер нь ямар айдас чиний сэтгэл зүрхэнд байгаад байна уу? Чиний дотор талд байгаад чамайг хязгаарлаад өнөөдөр өөрийнхөө идэх ёстой тэр жаргалыг амсах ёстой тэр амжилтыг эзэн байж чадахгүйд хүргээд байна вэ гэдэг дээрээ сайхан төвлөрч бодоод өөрлөгөө дотгошогоо ороод хичээлээ таалан сууж тухлан сонсноо гэж урья. За Гүлнарагаа урья. Орой минь манайхаа бүгдээрэнд нь те ирж байгаа эмэгтэйчүүдийн баярын гал халуун мэндийг хүргье гэд те. Өөртөө эмэгтэйчүүдийн баярт зориулаад ятгахтаа нэг заавал шоколад цэцэг гэлтгүүгээр нэг зүйлийг дотроосоо олж авах маань энэ нь жинхэнэ эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалж байгаа нэг хэлбэр. Эмэгтэйчүүдийн баяр гэхлээрээ идэж уух дээрээ бид нар ихэнхдээ анхаарал өгдөг тийм ээ. Гэхдээ үүний сааталт ямар зүйл байдаг вэ гэвэл өрөөсөө л би хаана байна вэ? Миний эрх хаана зөрчигдөөд байна вэ? Тэ? Энэ бол маш хүнд сэдв. Нэг талаар маш олон эмэгтэйчүүдийн ялангуяа Монголд эрх нь хөндөгдөж байгаа, эрх нь уландаа гიშгэгдэж байгаа. Гэхдээ тэр болгоныг одоо сүүлийн үеүүдэд л ил болж байгаа тийм. Гэхдээ дотроо тэр өмнө авсан шархуудыг тээгээд явж байна. Үүний нэг нь өөрөөсөө өнөөдрийн сэдв болох бүтлгүүтлийн айдас гэдэг сэдв байгаад байна тийм ээ. За одоо өнгөрсөн 2 удаагийн 7 хоногт нэг удаа ингэж хичээл орж байгаа. Энэ хичээл болгоно маш их үн цэнтэй. Үүнийг мөнгөөр үнэлэх боломжгүй хичээлүүдийг бол орж байгаа гэд миний хувьд яг өөрийнхөө хувьд бол дүгнж байгаа. Тэм учраас нэг ч хүнд тэ одоо юу гэдэг ухаарлаа авах зорилгоор нөгөө талаар би үүнийг зааснараа ойлгуулах гэд хичээснээр тэ 7 хоногт нэг хичээл орсноороо би ч гэсэн артаа бас хөгжиж идэг тэ нэг өгүүлбэрөөс ухаарлаа авж идэг. Түүгээрээ бид нар маргаашнаас өнөөдрийг сайхнаар нэг шатаар ахиулж идэг байгаа. Тэгвэл яг нөгөө нэг эмэгтэйчүүдийн тэ баяртай дэлхийн эмэгтэйчүүдийн баярт тэ өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд бид нарын дотоодод байгаа тэр бүтлгүүтэл гэдэг айдас хизээ хаанаас үүссэн бэ? Ер нь бол энэ сэтгэл хөдлөлийн шархууд бид нарын багтаа буюу 7-оос 14 наснда үүсдэг. 7-оос 14 наснда сэтгэл хөдлөлийн шархууд үүсдэг. Тэгвэл заримдаа бид нар 7-оос 14 насаа ихэнх хүмүүс маань сандаг. 7-оос хойш бол 7-оос доошоогоо бол ихэнх маань сандаггүй тийм ээ. Санаж байгаа бол сайн эрэг. Тэгвэл тэр одоо сэтгэлийн хөдлөлөөс үүссэн шархуудыг хувиргаж ангаахад тэ эдгээхэд маш амархан байдаг.
нэг болоод авцсан байхад. Гэхдээ одоо яриан дундаа та өөрийгөө маш сайн ажиглаад анзаараад тэ хаана надад ямар шарх үүссэн бэ? Ямар зүйл дээрээ өөрийгөө хориглоод байдığım бэ гэдгийг анхааралтай сонсоод өөрийгөө онцлоо суугаараа. Бид нар өөрсдийнхөө эмчин, чиний доторх агуу эмчийг сэргээх зорилготой байгаа учраас чи өөрийнхөө сэтгэл зүйн эмчин байхын тулд энэ зүйл маш чухал хэрэгтэй байгаад байгаа юм гэсэн үг. За би слайдаа ширлэе. Тэгээд хэн нэгэндээ хүргэе, харуулъя, сонсхий гэсэн сэтэл аль эсвэл бодол зүрх сэтгэлийн тийм нэг дуудлага ороод ирсэн бол өөрийнхөө аккаунт дээрээ шеэр хийж болно гэсэн үг. Гэхдээ бид нар хэн нэгэнд ах トゥ хамаатан саданд те туслах гэхлээр яг юу гэж ямар үгээр ямар хандлагаар хэлэх вэ гэдгийг одоо заримдаа ойлгохгүй ч юм уу заримдаа за яах вэ? Миний хийдэг ажил биш тий. Одоо нөгөө 92-ын хооронд илжиг бүүж ороод гэдэг нь шүү дээ тий. Тэрэн шиг байж яснаас зүгээр дуугаа гэж боддог тий. Гэхдээ энэ бүтлгүүдэл гэдэг зүйл маань ялгаа байхгүй бид нарын харилцаанаас үүсч идэг зүйл. Энэ нь харилцаа гэхлээр ах トゥ аав ээж хоорондын харилцаа тий. Ээж охины хоорондын, ээж хүүгийн, аав охины хоорондох харилцаа хамгийн одоо бат бөх нандин харилцаа бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаанаас энэ бүтлгүүтчхүйдэг гэдэг айдсууд үүсч идэг. Тэгвэл таны амьдралд ямар харилцаанаас болж бүтлгүүтчхүйдэ гэд өөрийгөө хорсоор явсан бэ гэдгийг анзааратахаараа за. За тэгвэл өнөөдрийн сэдв 32 дахь гений түлхүүр болох өвөг дээдсийн бишрэл хүндлэл гэдэг сэдэв байгаа. Өвөг дээдсийн бишрэл хүндлэл энэ нь маш гүн гүнзгий буюу одоо гүн ухагдахунтай сэдэв тэ яг номыг нь аваад унших юм бол та хэд маань илүү дэлгэрүүлэх бах. Тэгээд миний юу яриад байгааг бас ойлгоход нэмэртэй болдог байгаа. За тэгвэл юу яа? Тэгвэл энэ генийн түлхүүрийнхаа 32 дахь генийн түлхүүрийнхаа сүүдэр буюу бид нарын байнга хөлнөөс маань тушаа болж идэг, садаа болж идэг зүйл бүтлгүүтэл. Сайхан амьдрий. Сайхан мөнгө төгрөгтэй бай. Сайхан үр хөвгтөө хүмүүжүүлээ. Илбэг дэлбэг хангалуун амьдрий гэдэг хүсэл хүн болгонд байдаг. Гэхдээ одоо энэ хүсэлтэд хүрэхийн тулд ямар нэгэн шийдвэр гаргаад ямар нэгэн том зүйл хий гэж ботход хойшин суудаг. Тэгвэл энэ хойшоогоо сууж байгаа одоо шалтгааныхаа ардталт бүтлгүүтчих үедээ мөнгө төгрөгөө алдчих үедээ гэдэг айдас бид нарыг хязгаарласаар байдаг. Үүнийг би ч гэсэн бас амьдрал дээр үзээд туулаад одоо ингээд унших хоорондоо 7 хоног энэ 32 дугаар гений түлхүүрийг уншаад өөрийнхөө ямар зүйл дээрээ, ямар харилцаан дээрээ, ямар үйл явдал дээрээ бүтлгүүтчих үедээ өөрийгөө хойш татсан зүйлсүүдийг тунгаан бодоод өөртөөгөө ажилласан. Тэгээд хамгийн томууд нь хүний тархинд, бодолд, санаанд шууд бууж ирд юм байна. Харин жижигхэн айдсууд бүтлгүүдчих үедээ гэдэг жижигхэн айдсууд бол одоо яваандаа амьдрал дээр гарч ирэхэд түүнийг анзааргаараа мэдрэмжээрээ дотоод зөнгөөрөө сонсоод илрүүлэх байх гэж бодож байна. Тэгэхээр та ч гэсэн яг энэ замаар яваараа бас өөрийнхөө замаар буюу яавал өөрт чинь одоо тухта энэ бүтлгүүдчих үедээ гэдэг айдснаас салах арга зам байна вэ? Түүнийг сонгож болно гэсэн үг.
Тэгвэл бид нар энэ бүтлгүйтчхүйдэ гэдэг сүүдрээсээ салсан үедээ бэлэг ирдэг. Бэлэг. Хүн болгонд энэ сүүдэр байдаг. Хүн болгонд бэлэг нь байдаг. Хүн болгоны дотор энэ CD гэдэг дээд төвшин нь, дээд ухамсарын төвшин нь байдаг. Хүн болгонд байгаа. Их бага хэмжээгээр. За тэгвэл бэлэг гэдэг маань өрөөсөө бид нарын одоо нүдийг нээдэг, амьдралыг ойлгодог, өөрийгөө хайрладаг, бусдад сайхан харилцаа үүсгэж чаддаг юу байна? Таны хувьд яг амьдралаа ямархуу одоо төсөөллөөрөө ямархуу болгомоор байна гэдэг чинь энэ бэлэг дээрээ буюу гарч ирдэг хамгаалал гэдэг сэдвэн дор. Дараа нь хамгийн дээд түвшин нь ухамсарынхаа хамгийн дээд түвшин нь өрөөсөө хүндлэл. Хүндлэгдэхийг хүн болгон хүсдэг. Ажил дээр, амьдрал дээр, карьер дээр, бизнес дээр тэ бүхэл ах トゥ нарын дунд хүндэтгэлийг хүлээж авахыг хүсдэг. Тэгсэн мөртлөө хүндлэлийг хүлээж авч чадахгүй байна. Хүндлэлгүй байна гэж байгаа бол чиний дотор бүтлгүйтлийн айдас байна гэсэн үг юм байна. Одоогийн төвшингээр миний ойлгосноор гэсэн үг. Тэ мэ? За. Тэгээд сүүдрээ хамгийн түрүүлээд хүлээн зөвшөөрөхөөс одоо бид нарын анзаарах эхэлдэм байна гэж харсан. Надад бүтлгүйтчхүйдэ гэдэг айдас өрөөсөө байхгүй. Би өрөөсөө зоригтойгоор шийдвэр гаргадаг гэвэл та өөрөөсөө холдсон байна. Та өөртөө үнэнч биш байна. Худлаа ярьж гин гэсэн үг. Учир нь энэ нь их бага хэмжээгээр байдаг гэсэн. Хүн болгонд дэлхий дээр байдаг 8 тэрбум хүнд их бага хэмжээгээр байгаа. Гэхдээ ямар үйл явдал тохиолдол дээрээ гардаг вэ гэдэг нь өөр байдаг. Тэ? За энэ 32 дугаар генийн түлхүүрийн хослох түлхүүр нь 42 гэж байгаа. Кодон цагираг нь төөрөгдлийн цагираг. Тэгэхээр 28 буюу 32 гэдэг генийн түлхүүр өрөөс тэр чигээрээ бид нарыг одоо тархи маань манарсан байдалтай төөрөгдсөн тийм нэг мэдрэмжүүдийг, бодлуудыг, сэтгэл хөдлөлүүдийг мэдрүүлээд ит юм байна. Төөрөд байгаа юм шиг, хаана байгаагаа ойлгохгүй байгаа юм шиг, тий өөрийнхөө учраа олохгүй байгаа юм шиг. Нэг бол өөрөө юу бодоод одоо хаана байгаад хаашаа явахыг хүсээд байгаагаа мэдхгүй манан дунд төөрсөн юм шиг тэр төөрөгдлийн байдлыг энэ бүтлгүйтлийн сүүдэр бид нарт өгж идэг гэсэн утгатай. За физиологи нь болохоор цэс болон дэлүү. Одоо эрүүл мэндтэй холбоотой энэ одоо бид нарын сүүдэр гэдэг маань бүтлгүйтэл байгаа тийм тий бүтлгүйтлийн айдас сэтгэл хөдлөл тэр чигээрээ бидний аль нэг эд эрхтэн махан бидэр маань ингэж гинжтэй холбоотой байдаг гэсэн үг. Тэгвэл элег цэс цэс дэлүү. Энэ айдас их байх тусмаа одоо бид нарын нэг элег цэсний цэвэрлэгээний хөтөлбөр байгаа шүү дээ. Тэнтэй холбоотой цэсний асуудал, дэлүүний асуудал их үүсдэг. Дэлүү гэхлээрээ дархлааны систем маань доголдсон байдагтай холбоотой. Ядардаг. Яг юунаас болоод ядраад байгаагаа ойлгодоггүй. Ялангуяа одоо хавар болох гэж байна тийм ээ. Хавар болж байна. Тэгвэл ядраад байгаа бол унтсан ч гэсэн нэг унтаагүй юм шиг мэдрэмжтэй байгаа бол ялгаа байхгүй. Таны цэс болон дэлүүтэй чи холбоотой байна. Тэгвэл энэ цэс дэлүү гэдэг эргэтэн дээр чинь ямар нэгэн асуудал байгаа бол чиний дотоод сэтгэлд чинь бүтлгүйтчхүйдэ гэдэг айдас давхар шигдсэн байна. Хүн шигдсэн байгааг илэрхийлдэг. Ялангуяа цэсний чулуутай хүмүүс, цэсний ургацтай хүмүүс, тий цэсний өтгөрлөлттэй удаан им тариа хэрэгэлсэн ч гэсэн тий урсофалка уусан ч гэсэн цэсний өтгөрл арилаагүй байгаа бол хэвийн урсгалдаа ороогүй байгаа нь өрөөсөө чиний дотор айдас байна. Тэр айдасаа тавьж явуулсан цагт сая бид нар
өөрөөсдийнхөө эд эрхтнийг дотроос нь хамгаалах систем механизм маань саяныг сэрж ирдэг. За нөгөө 2021 амин хүчлээс аспарагины хүчил энэ генийн түлхүүртэй холбогддог юм байна. За тэгвэл энэ бүтлгүйтэл буюу энэ сүүдэрийн талаар нэлээл ярина. Тэгээд дараагийн бэлэг төвшин болон CD төвшин гэ бас ярина. Ер нь бол нэг цагта багтаахыг хүсэж байгаа. Өмнөх хоёр хичээл дээрээ болохоор 16 дахь генийн түлхүүр хайхарамжгүй байдал, 14 дахь генийн түлхүүр номоо хүлцэнгүй байдлаас болж бид нар ямар олон зүйлээс одоо амьдралаа гаргуунд нь хайж идэм бэ гэдэг талаа ярьсан байгаа. Тэ? За тэгвэл сүүдэр буюу бүтлгүйтэл гэдэг маань энэ бүтлгүйтлийн домог гэдэг зүйлээс ихтэй юм байна. Бүтлгүйтлийн домог гэдэг маань бид нарын өвөг дээдсээс улбаалаад ирсэн тухайн үедээ одоо омог отгоороо бүлгээрээ сүргээрээ амьдардаг байсан. Хамтаараа нийлж хэрвээ тухайн үедээ ямар нэгэн хүн буруу зүйл одоо байгальтайгаа тэрсэлсэн аль эсвэл мөнх тэнгэрийг дорд үдцсэн гихтийг ч юм уу ямар нэгэн тийм бусдыг үл хойшоос нь үл тоомсорлсон байдал гарах юм бол тэр сүргээсээ хамт амьдарч байдаг сүргээсээ хөөгддөг байсан байна. Тэр тэгж хөөгдөх юм бол ер нь нөгөө үхлийн ял юм шиг тухайн үедээ үздэг байсан. Тийм түүхтэй юм байна. Тэгэхээр энэ одоо энэ 32 дугаар генийн түлхүүрийнхаа сүүдэр буюу энэ айдас нь одоо үед ямар нэгэн зүйлээр бидний дотор оршсоор байгаа. Харин өмнө бид нарын өвөг дээдсүүдийн үед хэдэн зуун мянган жилийн өмнө энэ нэгдлээсээ, энэ нийгмээсээ, энэ хамт олон дундаасаа гэх юм уу сүргээсээ тасрах юм бол энэ айдас бий болдог байсан. Бүтлгүйтгэхээс айх айдас. Тэгвэл тухайн үеэсээ бидний эсийнхаа ДНК дотор одоо эсийн хамгийн нарийн нэгж болох ДНК дотор бүрэн кодлогдсон байгаад байна. Тийм учраас бүх хүн төрлөختөнд энэ сүүдэр байгаа гэдэг нь ийм учиртай юм байна. Байгаа. Бүх хүнд байгаа. Учир нь хүн болж төрхөөс өмнөх бид нарын одоо өмнөх төрлүүд өвөг эмгдүүдээс улбаалаад ирсэн ДНК-д маань хадгалагдсан зүйл учраас. Харин тухайн үедээ тэр нь бүтлгүйтчгүй гэдэг айдас байсан бол одоо үедээ тэр нь зүсээ хуургасан. Учир нь айдас гэдэг зүйл ямар нэгэн зүйлээр хооллолт юм байна. Айдас бид нарын ямар нэгэн зүйлээр хооллдог. Айдасаар маань дамжуулаад хүн айхаараа тэр зүйлээр маань хооллдог бусад нүдэнд харагдахгүй биетүүд байдаг гэсэн үг. Энэ нь айдас байхгүй юу? Ойлгогдож байна уу? Тэгвэл одоо орчин үед болохоор нөгөө бүлгэрээ, нийгмээрээ, гэр бүлэрээ гэдэг ойлголт нь арай өөр болж хувирсан. Ганцаараа байсан ч гэсэн амьдарч болцсон байгаа шүү дээ, эхнэрээсээ, нөхрөөсөө, үр хүүхдээсээ, аав ээжээсээ хол Солонгос, Америк өөр газрууд руугаа яваад бид нар нэг нэгээрээ ажил хийгээд мөнгө олох гээд ганцаараа амьдраад тэр хуучны системийг эвдсэн гэсэн үг. Тэгвэл тэр хуучны системд байгаа ДНК-д маань өвлөгдөж ирсэн айдсын бүтлгүйтлийн айдас маань одоо орчин үеийн нөхцөл байдал төр
бидний мөнгөтэй холбоотой, мөнгө санхүүтэй холбоотой айдас тэр маань гүн шигдсэн байна. Тэгээ мөнгөтэй холбоотой ямар нэгэн айдас байх юм бол ард нь бүтлгүйдчих үедээ гэдэг хуулц бидний дотор оршоод идэм байна. Тэ. Мөнгнөөс айхгүй хүн гэж байхгүй штэ. Яана мөнгөгүй олчих үедээ цагаан сар боллоо мөнгөгүй штэ. Мөнгө хүрэхгүй ах үедээ тэ ширээгээ юугаар засах юм бэ? Зээл авд юм уу? Тэ банкнаас аль эсвэл яадын эмээ өвөөгийнхөө тэтгэврийг авд юм уу? Гэ бид нар боддог. Мөнгөтэй холбоотой ямар нэгэн айдас бидний дотор байгаа бол бүтлгүйдчих үедээ гэдэг зүйл гүн шигдсэн байна. Түүнийг ойлгох, ухаарах, таних, тэг хүлээн зөвшөөрөх замаараа энэ айдаснаас бид нар салдаг юм байна. Сална. Ер нь нөгөө бэлэг төвшөнд ирэхээр энэ айдастай холбоотой сүүдрүүд маань алга болчт юм байна. Сүрбэлцдэг, аль эсвэл дарагддаг зүйлсүүд байхгүй болно. Тэрнээс биш бусад үедээ бол байнга л энэ өрөөсөө бид нарын генд хадгалагдсан юм чинь алга болохгүй зүйл. Хэрвээ яг одоо 21-р зуунд мөнгөтэй холбоотой, мөнгө санхүүтэй холбоотой энэ айдас байгаа юм бол хэрвээ мөнгө санхүү хүн болгонд хүрэлцээтэй, хангалттай байгаад ирэх юм бол бидний тэр өвгөөсөө улбаалаад ирсэн бүтлгүйтлийн айдас арай өөр зүйл дээр очиод шигддэг. Хамгийн үнэтэй гэж тооцдог зүйл дээр маань очиж наалддаг юм байна. Юу ч байж болно шүү дээ. Одоогийн байдлаар бол бид нарын амьдарч байгаа нийгэмд ерөөсөө мөнгө санхүү гол чухал зүйл гэж бодсон. За тэгвэл мөнгө санхүүтэй холбоотой чамд ямар нэг айдас байна уу? Тэгвэл айдаснаас салъя. Би ч гэсэн эргэлзэжсэн. Анхандаа 7 хоногийн өмнө яг энэ төлхөөрөө уншиж хахад надад ч гэсэн мөнгөтэй холбоотой, санхүүтэй холбоотой айдас байгаа юм биш үү гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Уг нь би бодохдоо ингэж бодож ирсэн байхгүй юу? Надад уг нь айдас байхгүй дээ. Тэ? Идэх хоолнд маань олж байгаа мөнгө маань хүрэлцэж байгаа. Хангалттай байна. Өмсөх хувцас маань байна. Орох гэр оронд дулаахан орон маань байна, тэ? Бүх юм биш үү? Тэгэд яагаад би айх ёстой юм бэ? Гэж бодож ирсэн. Тэгэхэд арай өөр том айдаснууд дундаа энэ нэг бүтлгүйдчих үедээ цаг нь болохоор нөгөө мөнгө нь алга болчих үедээ байхгүй болчих үедээ данс маань хоосон болчих үедээ гэдэг айдас бүр гүндээ байгааг олж харсан гэсэн үг. За тэгвэл энэ сая яригдсан та хэд маань энэ слайдн дээр байгаа зүйлсүүдийг уншаад явж ээж болно шүү. За энэ сая бичигдсэн байна. Айдас үргэлж ямарваа нэгэн зүйлээр хооллож байх шаардлагатай гэж байна. Бүр шаардлагатай гэдэг байгаа байхгүй юу? Бид нийгмээсээ мөнгө гихч зүйлийг өгөө хийсэн ч айдас өөр нэгэн газар олоод л нуугдана. Яг тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тэ? Тэгвэл бид нарын даван туулах ёстой энэ айдас ерөөсөө мөнгө биш юм байна. Мөнгө биш юм байна. Үүний арталт юу байдаг вэ гэвэл нөгөө нэг бид нарын би гэдэг үзэл, аминчхан үзэл, өөрийгөө боддог үзэл, хувайг хичээсэн зан. Аль эсвэл цөөн хэдэн одоо хүн ч юм уу гэр бүл бизнес хин нэгэн ганц хоёр хүний иргэшээл дотор хязгаарлагдаж байгаа бол энэ айдас байгаа юм байна.
мөнгөөр дамжигдж байгаа, нөгөө талаар мөнгөний ардталт нарийн зүйл нь энэ би гэдэг үзэл явагдаад байна. Би гэдэг хувиа хичээсэн аминчхан үзэл маань явагдаад идэм байна. Тэгвэл энэ үзэл надад байна уу гэд бодоод үзээрэй. Тэгэхээр ихэнх хүмүүстэр ийм байх гэдэг өөртөө ашигтай бол хөдөлдөг. Тэ? Өөртөө ашиггүй бол тухайн хүнтэй хайрлцдаггүй. Зан байдаг. Энэ нь нэг талаар зан чанар тийм ээ. Хэрвээ тийм зан чанар байх юм бол одоо хүнийг алга үзээд нь штэ. Өө энэ хэрэггүй хүнтэй хамаг цагаа зориулаад тэ ярьж ийснээс өөр юм хий гэдэг ч юм уу. Гэхдээ тухайн хүн одоо залгаад ямар нэгэн одоо тулсан тий тухайн хүний хувьд тань руу залгаж байгаа хүний хувьд тэр нь тантай ярих нь маш чухал гэж болно шүү дээ тий. Ямар нэгэн зүйл зөвлөлдөг аль эсвэл дотроо байгаа тэр нэг айдсыг илэрхийлж гаргах тэр үедээ бид нар яадаг вэ гэвэл утсаа авдаггүй. Аль эсвэл сонсдоггүй, эргэж холбогддоггүй гарсан ч гэсэн тий яасан бэ гэдэг асуулт асууж чаддаггүй байгаа маань бүгд энэ хувиа хичих зангууд байд юм байна. Тэгэхээр нөгөө бид нарын өвөг дээдсээс уламжлагдаад улбаалаад ирсэн нийгмээрээ бүлгээрээ сүрхээрээ амьдардаг гэдэг зүйл маань яг энэ зүйл дээрээ харагддсан байна гэдгийг олж харж байгаа. Орчин үед ямар хөө байх вэ гэхлээр яг өрөөсөл ийм байдлаараа аль эсвэл хэн нэгнээс ямар нэгэн зүйл асуухад хэлж өгдөггүй. Одоо сэтгэл гаргадаггүй гэсэн үг. Сэтгэл гаргана гэдэг маань цаг заваа гаргаад яг яасан бэ? Тэ? Юу болсон юм бэ? Миний туслалцаа байна уу гэж асууж чадахгүй байгаа бол хувиа хичээх үзэл бүтлгүйдчих үедээ гэдэг айдас байгаад байгаа юм байна. Аминчхан үзэл. Цагаа зориулж чадахгүй байна. Тэ? Сэтгэл байхгүй байна. Бид нарын зүрх сэтгэл хаагдсан байгааг илэрхийлж байна. Маш олон хүмүүсийн зүрх сэтгэл хаалттай байна. Өчигдөр тэрийг өчигдрийн нөгөө Zoom уулзалт болсон шүү дээ. Эрүүл бие бүтээх хөтөлбөрийн вебинар уулзалт. Тэрэн дээрээ би яг нөгөө хүмүүсийг мэдрээд энергийг мэдрээд үзэхэд надад тэгж мэдрэгдсэн. Зүрх нь хаалттай, дотгошоогоо гомигдсан тийм мэдрэмж, тийм энерги. Тэгэхээр энэ нь саанаа хүн болгоны зүрх хаалттай байгаа юм байна. Нэг хүний зүрх хаалттай байхад тэр нь энэ дэлхий дээр байгаа хүмүүст нөлөөлж идэг. Энэ дэлхийн болж байгаа тий аимшигын одоо дайн дажин маань ялгаа байхгүй ганцхан одоо тэр улсуудын асуудал гэж бид нар бодож байгаа бол эндүрээд байгаа байхгүй юу? Бид нараас шалтгаалаад байгаа. Нэг хүн гэхгүйгээр бидний зүрх сэтгэл нэгдсэн цагт энэ нь дэлхийн нийтийн үйл хэрэг болж хувирдсан байна. Үнэхээр дайн дажингүй хамраа амгалан дэлхийг бүтээ гэвэл чи өөрийнхөө зүрх сэтгэлийг нээх шаардлагатай байна. Аминчхан хувиа хичээх үзлээс салах хэрэгтэй байна гэдгийг хэлээд байна. Хэрвээ энэ зүйлээс салсан цагт нөгөөнийг бүтлгүйдчих үедээ гэдэг айдас байхаа болно. Тийм үү? Манайхаа асуух асуултууд ч юм уу өөрсдийнхөө дотроо ботогдсон зүйлсүүдээ комент хэсэгтээ бичээд агараа за. Бичих тусмаа чиний дотор яг юуг нуугдаад байгааг чи маш сайханаар тодор тий олж харах болно. Ер нь хин нэгний айдас төгшүүр бүтлгүйтэл хинд ч хамаа байхгүй яг үнэнтэй. Энд чи би тэгээ биччих юм бол миний одоо таньдаг хардаг үздэг хүмүүс харчих үедээ үзчих үедээ гэдэг айдас байгаад идэм бэ. Ихэнх хүмүүстэр баг бүх хүмүүстэр гэж хэлчихё. Тэгэхээр чиний асуудал өөрөөсөө чамд л сонирхолтой болохоос биш хэн нэгэнд сонирхолтой биш. Тэгэхээр яг үнхээрийн зүрхээ нээ. Ингэж атралтаж, хумигдаж амьдрахаа болий гэж дотор зүрх сэтгэл чинь хэлж байгаа бол чи өөрийнхөө одоо дотроос гарч байгаа үг өгүүлбэрээрээ
чи өөрийгөө таних боломжтой. Үүнийг би ярьж байгаа миний одоо би ярьж байгаа болохоос биш яг одоо нэг хүн нэг дэлхийн эд эсн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бүх дэлхийг бид нар бүтээгээд байгаа бол бид бүгдээрээ хамтаараа нэг санаа, сэтэл, зорилгын төлөө явах хэрэгтэй байна. Энэ хичээлүүдийн гол зорилго нь ч гэсэн өрөөсөө энэ үүнд хөтлөхийн тулд байгаа юм. Тэгэхээр одоо энэ чинь хэлсэн байна тий. Эртний өвөг дээдсүүдийн ухаарснаар бүтлгүүдэл гэдэг угтаа тусгаарлагдахыг хилдэг гэсэн байна. Энэ нь бид нарын өвөг дээдсээс одоо тэнгэр эцгээс газар дэлхийгээс ирсэн үг байгаад байгаа байхгүй юу? Миний хэлж байгаа үг өрдөөсөө биш. Надаар дамжуулаад хилэгдэж байгаа өвөг дээдсүүдийн маань үг гэсэн үг. Тэгэхээр бүтлгүүдэл гэдэг маань өрөөсөө л тусгаарлагдахыг хэлдэг гэж байна. Чи альва нэгэн зүйлээс тусгаарлагдаад байгаа бол одоо би ярьж ин тийм ээ. Миний ярьж байгаа зүйл надад хамаагүй юм байна гэдг чи харж байгаа бол чи аль хэдийн тусгаарлагдсан байна. Энэ надад хэрэгтэй юм байна. Энэ нэг ганцхан үгийг бүтлгүүдэл гэдэг үгийн учрыг би олчих юм бол миний амьдрал оронгоор нь өөрчлөгдөх юм байна гэдэг өнцгөөс нь харах юм бол яг үнэхээр нь тэгдэг шүү. Ид шид гэдэг зүйл маань тэгжил ирдэг. Ид шид гэдэг байдаг. Гэхдээ бид нар ухаарсан үедээ ирдэг зүйл болохоос биш. Нөгөө 16 дахь гений түлхүүрийн хайхрамжгүй байдалтай байх юм бол тийм ид шид гэдэг зүйл ирэхгүй байх нэ. За сайн нөгөө цэс дэлүү гэсэн дэлүү болохоор дархлааны системийг хариуцдаг гэсэн. Тэгвэл энэ сүүдрийн айдас нь хүний дархлааны системийн гүнээс угшилтай боловч хүний оюун ухаанд түүнд сөргөлзөж түүгээр хооллдог. Дархлаас сул байгаа бол бид нарын оюун бодол ямарваа нэгэн зүйлд сөргөлзөд байна. Тэр сөргөлдсөн зүйлээрээ энэ сүүдэр маань хооллоод байна гэдгийг хэлээд байна. Айхтар өгнөд байгаа үстэй. Бүр цаанаа гүн. За та оюун ухаанаа захирахгүй тий. Түүний хүчийг ухамсарлахгүй бол айдас таны амьдралыг удирдна. Тэгэхээр бид нар амьдралаа айдасаараа удирдуулад амьдрах уу? Аль эсвэл яг энэ ганцхан үгийг ухамсарлаах юм л та. Гэт анхаарлаа хандуулж байвал чи айдсыг хооллох биш. Чи өөрийнхөө оюун ухаан, өөрийнхөө ухамсарыг хооллоод эхэлсэн байна. Тэгэхээр саяны сүүдрээсээ гараад бэлгийн давтамжид хүрэхэд бидний ийм айдас өрөөсөө мэдрэгдэхгүй түнд сөргөлцгөө болчихно. Энэ түлхүүрийн өрөөсөө гол чухал хэсэг нь байх нэ. Гадуур годамжаар явж байхад хүртэл маш их хүмүүс юу яагаад идэв штэ. Одоо ялангуяа төвжрээнээс болж машин барьж явж байхад маш их стресстэй, ууртай, бухимдалтай байдаг. Арталт нь энэ уур бухимдлынхаа сааталт өрөөсөө л айдас бид нарыг тэр уурлж байгаа хүнийг удирдаад байна. Тэр хүний ухамсар нь дорой байна гэдгийг шууд бид нар харж болно. Тэгэхээр та өөрийгөө нийтээс одоо хэн нэг нь машин дотроо уурлаад байна гэд бид нар хардаг. Тэгэхээр нөгөө өөдөө шидсэн шулуу өөрийн толгоон дээр буудаг гэдэг маань хэн нэг нь одоо хажуу талын машинд сигналдаад ПМ-гээрээ дуудаад ууралж байгаа бол тэр сүүдэр ялгаа байхгүй
одоо эргэн тойронд байгаа бид нарт ирдэг байхгүй юу? Энергийн хууль тэгжэл үйлчилдэг. Тэгэхээр бид нар боддог те энэ хүн ямар заваа юм, ямар ууртай юм, ямар муухай ааш сан характертай юм гэж хэлдэг. Тийм л те. Гэхдээ тэр нь эргээд дахиж бид нарын энергийг ингэж ороогоод идэг. Энэ нь харагдахгүй мөртлөө үзэгдэхгүй мөртлөө биелээ олж идэг. Хууль байгаад байна. Учир нь дэлхий дээр байгаа бүх хүн төрлөخت нь өөрөөсөө би чи юм гэдгийг сүүлийн үед маш сайн одоо ойлгоод байна. Тэ? Тэгэхээр би ганцаараа сайн байх биш, би ганцаараа мундаг байх биш, би ганцаараа амин хувиа хичээх биш, бүгдээрээ олуулаа нийтээрээ монголоороо улсаараа нэгдэе л та. Бүгдээрээ уур омоггүй энэ бүтлгүйтлийн айдсаас салъя л та. Тэгэхээр та өөрөө илүү агуу зүй тогтол руу буулт хийж давтамжаа босгоноос дээшлүүлэх үед л яг хэрэгтэй үедтэй мөнгө санхүү урсан орж ирдэг гэж байна. Нөгөө ихэнх хэрүүл маргаан гэр бүлийн салалт те альва улс төрийн маргаан болгоно мөнгө санхүүтэй холбоотой гардаг үсттэй. Тэ? Тэгвэл хүн болгоно дор дороо өөртөө нөгөөнийг сүүдрийн төвшнөөс тэр давтамжаасаа гараад ирэхэд мөнгө санхүү гэдэг зүйл өөр орж ирдэг зүйл гэдгийг аль хэдийн бид нарт өвгдөөс маань хилээд тавьсан байна. Тэгэхэд үүнийг бид нар зүгээр л ухамсарлах нь л үлдээд байгаа юм байна. Ухамсарлах цаг хугацаагаа өөрсөндөө олгох л хэрэгтэй гэсэн үг. Болчиход байгааз. Тэгэхээр одоо нөгөө дасгал нь гэх юм уу, авах арга хэмжээ нь тэ мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн санаа зовлт байх юм бол тэ нэг бодол орж ирлээ. Аль эсвэл мөнгөтэй холбоотой ингэж нэг хэн нэгэнтэй хэрүүл хийлээ гэж бодъё. Хөөе надаас тэдэн сарын тэдэн жилийн өмнө авсан тэ зээлсэн мөнгөө өгөөч гэдэг бодол үг харилцаа хандлага орж ирэх юм бол тэгэх бүртээ өөрийнхөө зүрх сэтгэлээрээ инээмсэглэж гүнзгий амьсгал аваад өвгдөөдсөдтэй талархаад биеэ тайвшруул. Учир нь үнхээр чамд хэрэгтэй үедтэй нь тэр үргэлж чиний хажууд бол байх болно. Юу гэсэд энэ тэр чин байх болно гэсэн үг. Тэгэхээр гүнзгий амьсгал авах хүртэл бид нарын энергийг сэвэрлж идэг. Инээмсэглэхэд бидний тарих энэ хүн баяртай байна гэж хууртагддаг. Тэ? Хүүхэд шиг байдаг гэсэн үг. Бидний тарих нэг талаараа. Тэгэд энэ нэг оволцоод байгаа махан биений тэ хурдан ширүүн хөдөлгөөнүүдийг тайвшруулад ирэхээрээ сая нэг бид нарын айдас бидний эд эрхтнэр хооллохоо болно. Дархлааны системээр маань тоглохоо болно. Цөсөндөр маань тий гал шиг оволцохоо болно. Ерэн цөс, илэг цөс, дэлүү тий ходоод энэ эрхтэнгүүд бүгдээрээ наран сүлжээ хүрдэн дээр байрладаг эрхтэнгүүд штэ. Тий бүгдээрээ гал энергитэй эрхтэнгүүд. За тэгвэл энэ бүтлгүйт чихвэдэ гэдэг айдсныхаа дарагдмал чанар нь юу юм бэ гэвэл фундаменталист буюу одоо нэг хуучирсан, илжирсэн одоо бид нарын хэлдгээр социын тэ баригдмал, ягшмал үзэл баримтлал байдаг. Дарагдмал. Одоо нөгөө Жензэ үеийнх нь өрөөсөө бид нарын үгэнд орхоо боллоо гэдэг ээж аавууд ингээд өглөөд байгаа зү. Тэр болгон маань юуг илэрхийлээд байна вэ гэвэл
Хуучны үзэл бодлоо хаяачи гэдэг зүйлийг хүүхдүүд маань биднэрт зааж өгöd байна. Туйлширсан баригдмал, дарагдмал, хуучинсаг өөрийгөө болон өрөөлийг тэгчж болохгүй, ингэчж болохгүй, чи яагаад байнга ингэдэйн гэдэг үзэл бодлоосоо бодол дотроо ингэж дарагдсан байхыг хэлдэг. Тэгэхээр ийм хүмүүс өөрсдийгөө бие махбод сэтгэл санаа болон мөнгө санхүүгийн хувьд шууд утгаараа боомлчихсан байдаг. Тэгвэл одоо ямар нэгэн хатуу үзэл баримтлал өнгөрснөөс аав ээжээсээ аль эсвэл бие дээрээ суусан одоо сэтгэл хөдлөл дээр байгаа, бодол дээр байгаа энэ нь л зөв штэ гэдэг зүйлийг чи хаанаас авсан юм бэ? Энэ нь аль нь ч байж болно гэдэг одоо уян хатан байдал руу шилжээд ирэхэд бүх зүйл маань тавирдаг. Энэ бүтлгүүтчхүйдэ гэдэг айдас маань бид нараас холдоод явдаг. Тэгэхээр үүнийг бид нар баг зэрэг л ойлгоход л хангалттай юм байна. Тэгэхээр эн чинь өөрөөсөө бид нарын саяны нөгөө санаа зовоод байгаа мөнгө санхүү гэрээ баймалчсан байдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь дарагдмал чанар дээр мөнгө маань баригдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар нэгэн одоо юу гэдэг юм? Энэ итгэл үнэмшлүүд маш их байдэн штэ. Мөнгө гэдэг баячуудад л байдаг зүйл. Бизнес хийдэг хүмүүс л мөнгөтэй байдаг байгаа зү. Аль эсвэл баячууд бол харамж, баячууд бол одоо төрөөс сулгайлсан байдгийн гэдэг ч юм уу. Ийм нэг сонин муухай итгэл үнэмшлүүд байдэн штэ. Тэр болгон маань чамд орж ирэх гэж байгаа мөнгийг боомлоод идэм байна гэдгийг хэлж гин те. Одоо иймэрхүү мөнгөтэй холбоотой, гэр бүлтэй холбоотой, үр хүүхэдтэй холбоотой, өөртөө ч холбоотой, аав ээжтэй ч холбоотой ямар итгэл үнэмшил байна. Тэр болгон чинь өрөөсөө хүлээсэн юм байна. Дөрвөн хүүхэдтэй байлаа гэж бодоход нөгөө дөрвөлөнгийн нэг нэгнтэйгээ харьцуулаад авчдаг бол энэ ялгаа байхгүй чиний амьдралыг боомлоод байна те. За сөрвөлзөгч чанар нь салангат гэж байна. Сөрвөлзөн нэг бол энэ зан чанарууд, сэтгэл хөдлөлүүд нэг бол дарагдчихдаг өөрийгөө ингэчж болохгүй, даруй зантай бай, одоо юу ч гэдэг үлээ те. Дуугаа бай, төвчээртэй бай, хүлээцтэй бай гэдэг маань дарагдмал зан чанарууд те. Тэрнийхээ одоо ийм нэг жанжин шугам буюу хэр хэмжээтэй байх вэ гэдгийг доозыг тохируулна. Сөрвөлсөн гэхлээр нэг юм мдээгүй байж итэл артлыгийг нь ойлгоогүй байж итэл сөрвөлзөөл би гэж гарч ирээд байдаг хүмүүс байдаг те. Үг нь хамгийн төрүүлэл урдаа бариад бамбаа болоод. За тэгвэл тийм зан чанартай сөрвөлцдөг зан чанартай бол энэ хүмүүс салангат байт юм байна. Салангат гэдэг маань өөрийнхөө дотоодосоо тасгаарлагдсан, өөрийнхөө мэдрэмжээ сонсгоо болсон, өөрөөсөө холдсон, зөвхөн тархиараа сэтгэдэг, боддог бүх юм тархины өөрийнхөө олж авсан 10 жил их сургууль одоо магистр диплом юу хамгаалсан тэнцэнээс олж авсан мэдлэг болгоно үнэн гэд итгэсэн. Тэрнээс өөр замгүй гэж итгэсэн. Нэс бидний зүрх сэтгэл хаагддаг. Эхэндээ хэлсэн ихэнх хүмүүсийн зүрх сэтгэл хаагдсан учраас дэлхий маань ийм үймэн саман донд орцсон байна. Тэгвэл бид нар зүрхээ нээ, гэрэлтүүлээ. Ингэсэн үедээ л сая дэлхий маань амар амгалан болох гээд байна. Энэ нь хүн болгонд дотоодосоо салангат болцсон байна. Хүн болгоны дотроос сүрвэлцдэг зан чанар гараад байна. Энэ нь өөрөөсөө голдсон, өөртөө хайртай биш байгаагийн шинж. Өөрийгөө хайрладаг нэрийн дор байнга л мөнгөөрөө болох гад хичээдэг занг хилээд байна.
Энэ нь танаас гадна таны гих зүйл юу ч үгүй гих уур хилэн суурилсан төлөв гэж юм тийм. Тэдний гаргаж буй шийдвэрүүд нь одоо сөргөлцөх чанартай хүмүүсийн гаргаж байгаа шийдвэрүүд нь эрүүл мэнд, баялагт хүргэдэг байгалийн урсгалыг дагдаггүй гэж байна. Тэгэхээр нөгөө нэг царай эмч битэрий хэлдэг те эрүүл мэндэд анхаар гэдэг маань энэ нь чамайг баялагт хүргэдэг нэг зам байхгүй юу? Нэг зам. Тэрнээс биш илэг цөсөөс эвэрлжээд болчдөг гэж бодоод байна уу? Тэр нь жижигхэн хэсэг нь. Тэрнээсээ томоороо тэ бүхэл бүтэн дэлхийн хэмжээний зүйл өрөөсөө л энэ одоо дэлхийг өөрчлөхийн тулд чи эхлээд эрүүл мэндэд анхаар гэдгийг хэлээд байна. Чи өөртөө эхлээд анхаарчих. Тэгвэл чи дэлхийдээ хувь нэмрээ оруулна. За, ингээд сүүдэр төвшин маань ингээд болж юм тийм ээ. Тэгвэл за сүүдэрээсээ ойлгосон зүйлсүүдээ манайхан хуваалцаад тахаараа. Нэг үг, нэг өгүүлбэр юу ойлгож чинь тэр болгоно ил гарга. Дотроосоо гаргаж иж бидний зүрх сэтгэл саяныг нэгддэг. Эвидээ. Миний эзэн энэ махан бие маань намайг нэг одоо л нэг сонсож явах шүү дээ. Тэ? Энэ үгийг маань ил гаргаж хэлж штэ гэдэг зүйлийг дотроос ч нь хилээд баярлна. Чамд талархна. За бэлэг төвшин хэрвээ чи сүүдрээсээ салсан бол бэлэг угаасаа ирнэ. Тэр нь хүсэн үсээгүй ирдэг. За бэлэг болохоор үрсэг хамгаалал. За дээд сэдв нь болохоор залгаас хийж өрслүүлэх урлаг. Энэ нь бүх салбар дээр биелэлээ олж идэм байна. Ямар ч салбар байж болно. Ямар ч салбар дээр чи бэлэг төвшөндөө ирсэн бол тэр салбараас юуг ч чи ургуулах боломжтой гэдэг саатлын ухагдхан байгаа. Тэгэхээр энэ генийн түлхүүрийн давтамжаа тий одоо сүүдрээсээ гараад хамгаалал гэдэг бэлэг төвшөндөө хүрсэн бол айдас суурьтай сэтгэлгээнээсээ давж харж сэтгэх төдийгүй хөрөнгө оруулалтын зүн бэлэг авьяастай байдаг. Бэлэг төвшин ирэхээр хүн болгоны нөгөө зүн сэрнэ гэсэн. Зүн совин сэрдэг. Тэгэхээр ямар нэгэн зүйл дээр хөрөнгө оруулалт хийх юм бол энэ нь тухайн хүнийг алдахад хүргэдэггүй. Амжилттай байдаг. Түүгээрээ авьяас нь тодорч ирдэг. Энэ нь 32 дахь генийн түлхүүрийн одоо бэлэг чанарынхаа гол зүйл нь энэ байгаа. Хөрөнгө оруулагч болох нь шүү дээ. Энэ нь тухайн хүний зүрхэн нэгдсэн нэрэ гэсэн үг. За. Тэгэхээр 32 дахь бэлэг нь амиа хамгаалах тухай өрөөсөө биш юм байна. Амиа хамгаалах тухай. Харин нийт амьдралыг хамгаалах тухай билээ гэсэн байна. Нийт амьдралыг хамгаална гэдэг чинь яг юу гэсэн юм бэ? Бүх дэлхий дээр байгаа амьтай бүхнийг хамгаална гэсэн үг. Амьтай бүхнийг. Яг үнэндээ бид бодохдоо амьгүй байгаа тэг модон сандал ширээ юу байна те тэр болгоныг амьгүй гэж боддог. Гэхдээ тэр нь амьтай. Тэр бүх зүйлсүүдийг хамгаалах юм байна. Хүн өөрийнхөө дуртай тий одоо дуртай нэг уруулын будаг байлаа гэж бодох юм бол одоо заахаа энэ уруулын будаг байлаа гэж бодох юм бол энэ нь ялгаа байхгүй амьтай байхгүй юу? Энийг хамгаална гэдэг маань өрөөсөө л бид нарын бэлэг чанарын одоо төвшин юм байна. Тэгэхээр ялаагаа хүртэл хамгаалах нь биш тий. Тэгэхээр сайтар ажиглавал байгаль дэлхийн хаа сайгүй хамгааллын бэлгийн тусгал бий гэж байна. За тэгэхээр дотоод зангууга нэгэнт олсон бол дотоод зангуу гэдэг маань бид нарын зүрх сэтгэлийг хилээд байна. Дотоод зөнгөө хилээд байна. Тэ? Одоо дээд ухамсараа хилээд байна гэсэн үг. Дотоод зангуу гэдэг маань.
Нэгэнт олсон бол хуучин мэрэгэн ухаан дээр бид орчин үеийн технологи залган ургуулснаар үнэхээр чандад хайлах боломжтой. Хамгааллын агуу нууц нь инээ гэсэн. Тэ? За энийг хүн болгоно өөр өөрөөр ойлгож олно. Маш чухал өгүүлбэрүүд байсан учраас энд түүж бичсэн байгаа. За тэгэхээр энэ бэлэгтэй хүмүүс хэнийг сайн анд нөхөр мөн хэнийг биш болохыг зүйн совингоор мэдэрдэг. Сүүдрийн давтамжийн хувиа хичээх хандлагын цаана гарч чадвал манай дэлхийн хамгийн тууштай хамгаалагчид болно. Тэгэхээр хувиа хичээх зангаа гайсан үедээ л сая бид нар дэлхийг хамгаалж чадна гэдгийг шууд хэлчих чинь тийм ээ. За CD төвшин дээр бол CD төвшин өрөөсөө тэр чигээрээ бүх генийн түлхүүрийн CD төвшин нь тэр чигээрээ гэрлийн төвшин өрөөсөө CD. Тэгвэл энэ дээрээ хүндлэл саяны нөгөө бүтлгүүтлийн айдсаасаа давсан үедээ хүндлэлийг бид нар олж авах боломжтой. Хин нэг нь намайг хүндлэхгүй байна гэдэг маань өөрийнхөө амин хувиа хичээх үзлээсээ гарч байгаа зүйл болохоос биш хин нэг нь бид нарыг хүндлээгүү дээ биш юм байна. Үнэхээр хүндлүүлэхийг бодоод байгаа бол хүндлүүлэхийг хүсээд байгаа бол амин хувиа хичээх үзлээсээ салах юм байна. Бүтлгүйт чихвэдэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй болчиход байна. Тэ. Энэ дээр болохоор нэг жишээ дурдсан байсан номон дээр. Одоо газрын эзэн түрээслүүлэгч нартай 3 түрээслэгчтэй ингээд нэгэнд нь 5 цент, нэгэнд нь 10 цент, нэгэнд нь 1 цент өгсөн байна л та. Энэ центүүдээ та нар одоо үржүүлээд ир. Нэг талаар хөрөнгө оруулаад ир гэсэн байна. Тэгээ сарын дараа яасан бэ гэсэн чинь нөгөө 3 түрээслэгчийнхаа 10 цент авсан нь 20 цент болгож эзэндээ буцаасан байна. Харин 5 цент авсан нь 10 цент болгож буцаасан байна. За нөгөө 1 цент авсан нь нөгөө 1 центээ алдчих үе тэгээд хөрсөндөө болоод сарын дараа гаргаж ирээд эзэндээ буцаасан байна. Яг үүгээрээ бид нарын бүтлгүйтчих үедээ гэдэг хандлага маань цаанаасаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхэд газрын эзэн нь болохоор тэр 5 центийг 10 болгосон 10 центийг 20 болгосон хүндээ өөрийнх нь тэ бэлгийг өгсөн байна. Чан харамжийг нь өгсөн байна. Харин 1 центийг яг байгаагаар нь өгсөн хүнд нь юу ч өгөөгүй юм байна. 1 центэл буцаагаад авсан байна. Яг эннээсээ харах юм бол бид нар өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тэ өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, өөрийнхөө амин хувиа хичээх үзлээсээ салахын төлөө, дэлхийг хамгаалахын төлөө хэдэн центийг өгч чадах юм бэ? Хэдэн центийг нөгөө бүтлгүйт чихвэдэ гэдэг айдас давталгүйгээр зориулж чадах юм бэ? Гэдэг зүйл явагдаад байна те. За тэгвэл энэ сэдийн хүндлэл буюу ухамсарын ангилам сүрчиг гэдэг дээд гарчигтай юм байна. Тэгэхээр хүн яг нөгөө сэдис төвшөнд хүрээд ирэхээрээ тухайн хүний ДНК-гаас тэ үнэрээс нь тийм ангилам сүрчиг үнэртдэг юм байна. Үүгээрээ бид нар нөгөө гэгээрсэн хүн, гэрэлтсэн хүн тэ гэж үздэг. Тэгэхээр одоо нөгөө бүтлгүйтлийн төвшин сүүдэрт байгаа хүнээс муухай одоо өмхийн үнэр гардаг бахна шүү дээ. Тэгэхээр бид нар үнэрээрээ тухайн хүнийг бас шинжиж болдог бахны. Тэр нь бид нарын мэдрэмжээсээ гардаг. Мэдрэмж маань нөгөө бид нарын зүрх сэтгэл маань нээлттэй байна уугүй юу гэдэг те шууд холбоотой байгаа тийм ээ. Тэгэхээр сэдий төлөвт хөрнө гэдэг айдасаас хитийдсэн гэсэн үг. Айдас эсвэл уур хилэнг нийтийн төлөөг үйлчлэлд зориулах замаар тасралтгүй хувиргах үйл явц. Үйлчлэлийн хүчийг хизээч дорд үзэж болохгүй. Тэгэхээр нөгөө бид нар ямар нэгэн зүйлээс айх, уур хилэн гэдэг маань, гаргана гэдэг маань тэр чигээрээ эрчим хүч, энергийг зориулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энерги буруу зүйлд зарцуулаад байна хэдүүлээ. Түүнийг хэн нэгэнд үйлчлэхийн тулд зориулах юм бол
Энэ нь жинхэнэ нөгөө хүндлэл гэдэг зүйлийг бид нар авч идэг. Үйлчлэл гэдэг маань хэн нэгэнд туслах, амин хувиа хичээхэ болох тий. Тэгэхээр эн чинь үйлчлэлийн хүчийг хязгаарч дорд үзэж болохгүй гэдэг нь. Би сая ингэ бодож исэн байхгүй юу, ингээд 7 хоног болгонд хичээл заадаг. Тий, цаг гарan 2 цаг. Тэгэхэд надад ирж байгаа зүйл байгаа мó гэд хүн юм чинь яг тийм нэг зурс хийсэн бодлонууд орж ирнэ шүү дээ. Орж ирэн тэрийгээ би хүлээн зөвшөөрч байна тий. Орж ирэхдээ би яг тэрийг барьж авсан бохгүй юу? Яана надад тэгж орж ирж штэ. Гэсэн чинь энэ нөгөө энэ өгүүлбэрийг уншсныхаа дараа тэр үзэл бодлыг би нэг бүсэн алга болгоцсон. Одоо үйлчлэлийн хүчийг хизээч дорд үзэж болохгүй гэдэг маань тий. Би та нартаа үйлчлэгээ үзүүлж гин тий. Хичээлээ зааж гин. Угаасаа миний төрөлхийн энэ дэлхий дээр ирсэн зүйл маань хүмүүсийг чиглүүлэх, багшлах тийм сүнсний зорилго маань яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө махан би дээр байгаа, 3D дээр байгаа миний өчүүхэн тарих болохоор яг тийм бодлыг надад ингэж өгөөд байгаа байхгүй юу? Эго маань. Гээд би энэ дээрээ болохоор бууж өгөх юм бишээ. Би хүмүүст үйлчлэх гэж ирсэн гэдэг одоо тийм одоо зүрх сэтгэлийн хайрын гэх юм уу баттай яг өөрийнхөө сүнснийхээ тэр зорилгыг сонссныхоо үндсэн дээр би энэ хичээлийг тий хүн болгонд сонсох цаг нь ирсэн хүн болгонд хүргэх учиртай юм байна. Энэ нь миний зорилго юм байна. Энэ миний үйлчлэл юм байна гэдгийг дахин нэг баталж өөртөө итгэлийг дахин нэг шатаар нэмж байгаа байхгүй юу? Тэ? Үйлчлэл бол хайрын илэрхийлэл бөгөөд хайр уулыг нүүлгэх хүчтэй. Тэ? Бишрэл хүндлэл гэдэг нэгэн зэрэг өчүүхэн жижиг мөртөө агуу гэдгийг мэдрэх билээ гэсэн байна. Тэгэхээр бид нарын одоо нөгөө жижигхэн зүйл гэж бодоод байгаа зүйл маань өдөр өдөртөө ингэж сугларсаар байгаад том агуу зүйлийг бүтээж идэм байна. Энэ нь бид нарын нөгөө үйлчлэл гэдэг үйлчлэлийн саатал бид нар хайр байгаа. Тэ? Би хайртай учраас тэ бид нар дэлхийн тулд тэ улс их орныхоо төлөө зүрхийн нэгтгэл та нэг болъё л та тэ гэдэг зүйлийг хэлээд байгаа маань ард нь хайр явагдаад байгаа байхгүй юу? Хайргүй байсан бол би энэ зүйлийг хийчихгүй, мэдчихгүй, тий, сэрэгчихгүй, ойлгохгүй, тий. Тэгэхээр одоо ингэж баг багаар явна гэдэг маань өрөөсөө л бид нарын зам тэгшрээд явж байна. Багыг баг гэж голж болохгүй гэдэг зүйлийг надад дахиж ухааруулсан. Энэ яг CD түвшний энэ өгүүлбэрүүдийг бичиж хахад тэгэхээр хүн болгоны одоо ойлгох төвшин, харах төвшин, сонсох төвшин, тэ мэдрэх төвшин нь өөр байгаа учраас яг цаг нь болсон хүмүүс үүнийг сонсож байгаа. Цаг нь болоогүй хүмүүс сонсох болоогүй. Зовох цаг нь дуусаагүй гэсэн үг. За CD төлөвт үнэмлэхүй гэрэл таны сүнсэн дотор төвлөрч үхлийн хөршгүй цагираг нээгдэх тул та мөнх байдлыг хүртэнэ. Энэ төвшөнд та хувь хүний бие махбод бие хэмээн ижилсүүлдэг зан чанараас аль хэдийн хитийдсэн байна. Нөгөө гэгэрсэн байна гэдгийг хэлээд байна. Хүндлэл нь бүтээлийн чандад орших нэгдмэл ухамсарыг бүх талаас нь бүх хэлбрээс эмээх, хүндэтгэх, талархахад үндэслэдэг. Тэр бол ухамсараас үнэртэх анхлам сүрчиг юм аа. Тэгэхээр бусдад үйлчлэх, бусдыг хүндэтгэх, бусдад болон өөртөө талархах нь яг энэ CD төвшөнд хүрэх бид нарын жижиг алхмууд. Энэ хамгийн сүүлийн слайд шүү манайхаа. Тэгээ энэ дээр энэ хэсгийг би бараг 2-3 удаа уншсан. Зарим хэсгийг нь бүр ойлгохгүй яг юу хэлээд байгаа юм болоо гэдтэй төлөвөө авч агаад дахин уншаад бүр тэгээд яг одоогийн төвшнгөрөл би тайлбарлая гэдэг ойлголт орж ирэл яг тэрүүгээрэл тайлбарлая. За энэ CD-ийн агуу нууц нь хамгийн эгэл тэмдэг болох усанд бий гэж байна.
Тэгэхээр сэдэд хүрэх агуу тэмдэг нь ус гэдэг юм, тийм ээ. Энэ генийн түлхүүр нь хүний бие физиологийн усны зохицуулалттай холбоотой байдаг. Тэгэхээр энэ 32 дахь генийн түлхүүр буюу өвөг дээдсийн бишрэл хүндлэлийг одоо хүн төрлөختөнд та бид би тий бүгдээрээ хүртэх гээд байгаа шүү дээ. Тэгэхэд үндэ хүрэх зам нь ерөөсөө ус гэдэг юм. Тэгэхээр энэ 32 дахь генийн түлхүүр бол таны бие физиологийн энэ усны зохицуулалттай холбоотой байдаг гэж байна. Тэгэхээр усан дотор ой санамж хадгалагддаг. Угаасаа түүнийг мэддэг те. Угаасаа ус ой санамжтай гэдгийг. Тэгэхээр энэ түлхүүр генийн ой санамжтай гүн гүнзгий холбоотой юм байна. Генийн ой санамжтай. Тэгэхээр нөгөө ДНК-д энэ бүтлгүйтэл гэдэг код бид нарын өвөг дээдсээс ингээд улбаалаад ирж байгаа шүү дээ. Тэгвэл энэ ДНК-г ингэж гүн шигдсэн одоо ингээд кодлогдсон сүүдэр байна шүү дээ. Тэр сүүдрийг одоо энэ усны ой санамжаар нь бид нар өөрчлөх боломжтой гэдгийг ойлгосон. Энэ түлхүүр нь генийн ой санамжтай гүн гүнзгий холбоотой. Тэгэхээр энэ бүтлгүйтлийн айдсаас гарсан хүн ген дотор байдаг энэ бүтлгүйтлийн айдсыг өгөө хийдэг гэдэг бас утга байгаа юм тий. Тэгэхээр нөгөө устөрөгчийн атом ухамсарыг ой санамж болгоно дамжуулах өвөрмөц чанартай. Манай дэлхий бидний бие дийлэнхтэй уснаас бүтсэн тул түүгээр дамжуулан нийтийн ухамсар хөгждөг. Тэгэхээр нөгөө CD төвшнийг ойлгоход жоохон хэцүү байдаг яг үнэндээ. Таны идэж буй ургамал энэ дээрээ бас гол зүйлийг хэлсэн байсан. Таны идэж буй ургамал ногоон дотор ус төрөгчийн атом бүхэн таны бид орсныхоо дараа хөлс шийс болж ялгархдаа илүү хөгжөөд гардаг. Тэгэхээр нөгөө дасгал хий гэдэг байгаа шүү дээ. Дасгал хийхээр заавал хөлс гаргах дасгалыг хий. Тэгэхээр тэр яг нөгөө 15, 20, 35, 40 минутын хөлс гарсан дасгал хийхэд бид нарын дотор одоо өмнө идсэн хоол хүнсний одоо ус төрөгчийн атом нь энэ нөгөө хөлс болон шээс болж ялгархдаа илүү хөгждөг гэдэг байгаа байхгүй юу? Илүү ухамсартай болдог. Түрүүн хэлсэн тий бүх амьд бүхэнд ухамсар оршдог гэд. Тэгэхээр энэ хөлс шээс хүртэл гарахтаа бид нараас гарахтаа ухамсартай болж хөгжөөд гард юм байна. Тэгэхээр ухамсарын тасралтгүй хөгжин хувьсах энэ гинжин хэлхээ хоол хүнсний гинжин хэлхээнд амьтай бүхний доторх усаар дамжин явагддаг. Угаасаа ус уу гэд битэрийн бас хэлдэг зүйл маань энтэй холбогдож байгаа. Гол нь ухамсарлахгүй байх уу гэдэг нь таны сонголт. За тэгэхээр ийм хувьслалын гол түлхүүр нь хоол боловсруулах тогтолцоо байна гэсэн байна. Бидний наран сүлжээг хүрд болохоор 2 дахь тархи гэж манай багш бас маш их хэлдэг байсан юм. Тэгэхээр явж ер нь бол бид нарын ухамсар тэлэх, ухаарах, сэрэх үйл явц маань тэр чигээрээ хоол боловсруулах үйл ажиллагаатай шууд холбоотой юм байна. Яг энэ өгүүлбэрийг уншихад бүтлгүйтсэн ч гэсэн энэ ажлаа хийсээр байгаа маань энэ нь өрөөсөө амжилт юм байна. Зөв зам дээрээ яваад байгаа юм байна гэдгийг дахин нэг баталгаад өгч байгаа зүйл байсан. За манайхан өөрсдийнхөө санаа оноогоо хуваалцсан байх гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн уулзалтыг
хичээлийг үүгээр өндөрлөе. Таалагдсан бол комментээр харамгүй өгөрөө. Бүтлгүйтлийн айдас дундаа байгаа хэн нэгэн байгаа бол энэ хичээлийг түгээгээрэй. Өмнөх 2 хичээлийг бас YouTube суваг дээр байгаа, бас эрүүл бие бүтээх нууц гэдэг групп дээр хайлайлан дээрч байгаа. Түүнээс ухаарлыг аваад өөрийгөө гэрэлтүүлээд, өрөөлийг гэрэлтүүлээд, улс их орноо гэрэлтүүлээд, дэлхийг гэрэлтүүлээд амраа амгалан оршиё гэд өнөөдрийн хичээлийг өндөрлөөд дараагийн 7 хоногт уулзъя. Дахиад одоо пост оруулаад түүнийхээ дагуу ярилцсанаа гэж байгаа.